Сайн байцгаана уу? Нодлогчдод хайр түгэе мэдчилгээ хүргэлт үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид нартад мэндэлсэн нандин сайхан өдөр нөхөж байгаа хайртай найз шин цэцэгтэй хэмээн хаягалсан Бошго гинтийн билгийг уламжлахаар хүрэлцэн ирээд байна. Хамтдаа татгшорж төрсөн өдрийн эзнийг тэвэр дүүрэн баглаа. Тэгээд бас найзуудынхаа чин сэтгэлийн үгс бүрээр баярлалцгаая. Найз бай, амарч бай, бид бүгдээр адилхан. Бид нэгэн төрч нүр. Сайн уу? Сая би уцаар ирдэг юм байна уу? Мэдчилгээ өргөл мөн үргэлжилж байна. Бид ээлжид маш гоё гинтийн бэлэг. Тэгээд бас энэ гоё цэцгийн баглааны эзэн болсон шин цэцэгтэйгээ уулзаад байна. Шинэхэн өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За өнөөдөр амьдралынх нь бас маш гоё дурсамжтай өдөр төхөж байгаа болов. Ямар өдөр вэ? Төсөд. Ажлаа хийгээд тун завгүй л ах шиг байна. Тэгэхээр яг одоо хоёуланг үзэн суугаа эрхэм хүмүүсийнх нь нэрийн өмнөөс танд хорвоод мэндэлсэн Хосгүй баяр төрсөн өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Танд баярлалаа. Баяр хийсэн үү? Тэгээ 2 өдрийн өмнө бас яг тэмдэглэсэн л дээ. Өнөөдөр тэмдэглэхгүй өөртөө ажил дээр байсан. Чи гинтийн юм болоо гэдэг. Ажлаа хийгээд тун завгүй байгаа эрхэм бүсгүй танд бас баярын уур амьсгал оруулж маш гоё нэртэй тань адилхан шинэхэн цэцэг илгээсэн байна. Тэгэхээр бэлгийн өгөхөөс өмнө хүн болгоноос асууд юм чинь өөрөөс ч нас асуумаар байна. Бэлэг хинээс юм. Ясаа таахгүй байна. Би нөхрөөс юм уу ээжээс л ах гэж бодож байна. Ялны мэдгүй л юм. За тэгэхээр эргэлзээдээ 2 хувилбар байгаа. Эхлээд хоёулаа илүү тодорхой болгохын тулд миний хэлхүүгийг маш сайн сонсоосоо гэж хүсэж байна. Би мэдчилгээний үгс уншиж өгнө. Тэр цагт бэлэгний эзэн их тодорхой болох байхаа гэж бодож байна. Намрын навчиш шиг гунсан ч, намраа бороо шиг шаагсан ч, нартад бисийн түшээд авдаг найзтай байна гэдэг сайхан юм аа. Төрсөн биш ч гэсэндээ төөрөлдсөн их хувь тавилангаар учран золгож, төрснөөс өөрцгүй төө зайгүй ихээр учран золгож, хувь заяаны ирэхээр учран золгосон хайртай найз минь чамдаа төрсөн өдрийн мэнд хүргье. Хэдийн муудаж сайндах үе бидний амьдралд дэндүү их байдаг ч гэсэндээ зовж зарахын алинд ч түшээд л авдаг. Чи минь биднийхээ үнэхээр том түшгэн шүү. Үгээрээ үйлдэлээрээ үргэлж бусдыгаа баясгаж байдаг. Нэр шигээ цэцэг шиг дэлгэрсэн сайхан чамаараа бахархаж байна. Миний найз маш гоё. Баярлаарай. Уурлуулж гомдоосон бол уучлаарай гэд 2 бүсгүй хамтраад маш гоё бэлэг авчирж өгөөд явсан. Таны эрхэм найзууд болох Бат цэцэг Эрдэнэ чимэг нараас нь их гоё төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна. Найзуудаас гэж бүр огт төсөөлөхөөс нөө. Төсөөлөхөөс яагаад тэр 2 өнөг найзтайгаа уулзсан. Тийм болохоор угаасаа өнөөдөр тэнэглэхгүй юм чинь гэж нэг ерөөс төсөөлөөгөө. Ээж мэжиг яриаг оголох. Яриаг оголох юм хэлээ. Тэгэхээр онцгойлон бас манай охтуудаас үзэж байгаа болоо цаадах маань яаж хүлээж авсан бол их хүлээлттэй байдаг. Таны яг одоо найзуудаа хэлэх сэтгэлээс хаалцсан. Үнэхээр гинтийн байлаа. 2 найздаа үнэхээр их баярлаа. Бараг нөлмөс туслаа. Айгу гоё байна. Юусэн нөө иймэрхүү гинтийн нэг авч байгааг болохоор амар төгссөн байдалтай л байна. За ярихад бас юу шүлгийн сонсоод айгу гоё ялаа. 2 найзтай ч гэсэн үнэхээр хайртай шүү. Тэгээ багасаа найзлсан найзууд тэгэхээр бүр амар дурсан ч зөндөө ихтэй. Үнэхээр их баярлалаа. Үнэхээр гинтийн байлаа. Хоёуланд нь хайртай шүү. Баярлалаа. За баярлалаа. Бидний мэдчилгээг бас маш гоёор өгтөж авсан танд баярлалаа. Тэгээд нэг сайхан үг гэдэг энэ орчлонгоос өөрөө сонгож авч болдог 2 дахь гэр бүлийг найз гэж нэрлэдэг. Тэгэхээр та бүхний энэ сайхан амдын үерхэл олон жил үргэлжлэх болтугай. Эрүүлийн хийх хүсье. Сайхан баярлалаа. Баярлалаа. Танаа амтлсан ч гэсэндээ ажлын өндөр амжилт хүсье. 2 найздаа үнэхээр их баярлалаа. Хайртай шүү. Баярлалаа. Дүүрэн жаргалд humбна найз минь дүрэн олохгүй төрнө ханд минь дүрсгүй зангчин мэдхийн хот